Тулсан ан хүү. Энд чинь хулсны тосгонууд аа. Би Паска тосгон руугаа буцлаа. Ингээд зогтох нь. Зогтох гэсэн юм биш ээ. Аав бисийн үр биш ээ. Шудраг үнний үрийг Дестро эзэнтнээс авсан юм. Дестро гэдэг чинь Баатар Дестро юу? Тийм болохоор Дестро эзэнтнэр тайлбарлуулмаар байна. Дестро Аубисийн үрийг өгсөн хэрэг үү? Энэ үгэнд чинь итгэх юм шиг байна уу? Одоо бол итгэж гэж гойхгүй. Гэхдээ намайг хүлээгээрэй. Үннийг заавал илчлэх болно. Тэгвэл би ч гэсэн Паска цайд руу явна. Чи очиод яах юм? Чамд хийж чадах зүйл юу ч байхгүй шүү дээ. Тэгж яхаар Дракаг халамжилж байсан нь хамаагүй дээр байх. Жин, Изабелийн зөв шүү. Одоо бол Леобид хоёр ч гэсэн ямар ч нэмэр болохгүй. Жин, бид илүү хүчрэхэг болоод тэр хүчийг гартаа оруулах хэрэгтэй. Кя! Зэд хувирал. Тэгэхгүй бол Ведлэгч, Дестрогч ялж чадахгүй шүү дээ. Үнэхээр тэгж бодож байгаа бол хулсны тосгон руу яв. Юу? Зэд хувирлаар хувирч чаддаг мангас тэнд байгаа. Үнэхээр зэт хувирлаар хуурч чаддаг мангас энд байдгийн болов? Майклыг ч гэсэн наашаа ирэх юм баха гэж бодсон юмсан. Өөр арга хайна гэж хэлсэн л дээ. Хараач Луисыг хамт явчихна гэж бодоогүй юмсан. Чи сонсно? Монкардын уралдаан болоод байгаа юм биш үү? Очиж харцгаая. Хамт явъя. Тэрэ. Чао. Анхэрч бай, чулуу. Чао, чао. Гог. Оград, Мегароид. Гог, Мегароид. Чао. 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 Чао, чао. Хадны тосгоны мангас уг нь илүү хүчтэй л юм. Мегароидо сайн өдөрдөж чаддгүй юм шүү. Шаолин. Хоёраад Битроид. Чао. 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 Сүүлийн даралт шүү. Чао. 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 Хүүх! Мундаг юм аа. Орлоо, ядагч нь Чэн Централ. Хөөх, зөвхөн зодоонороо ялчглаа штэ. Зэд хувирлыг хэрэгэлдэг тамирчин юм байх гэсэн чинь энэнд тийм чадвар байхгүй юм шиг байна да. Баярлаа, баярлаа.
Энэ хөдөөгийн мухарт чам шиг амтэн байх гэж. Гог явцгаая. Сайн яваарэ. Учрах хөвтэй бол дараа дахиад уралдаарай. Шау. Дахиад уралдахгүй. Орой хоолны асуудал шийдэглээ. Харахгүй чинь ах юм аа. Тэр одоо юу хийгээд байна? Аяллаар ирсэн тамирчинтай бид оройн хоолоор мөрийзад уралдсан юм уу? Оройн хоолоо? Гэхдээ яагаад жуулчинтай уралдаж байгаа? Энтгийн хүмүүс бүгд чи ахыг хүчтэй гэдгийг мэддэг юм л да. Чинь ахтай мөрийдээ уралддаг хүмүүс жуулчдаас өөр байхгүй л дээ. Тийм байх нэ. За нэг харъя. Шау. Дахиад уралдчих хүн байна уу? Шау. Тэр байна. Шау. Шаолын дагаад яваарай. Шау. Юу? Надтай уралдах юм уу? Ямар байна да? Мэдэж байгаа шүү. Чи жуулчдтай уралдаж идэх юмтай болдог гэлөө. Юу вэ? Баригдчихлаа. Болж байгаа мó? Уг нь монкартаар мөрөйцөж болдоггүй шүү дээ. Албаны тэмцээн дээр бол тийм ээ. Йоо. Албан бус тэмцээн дээр бол ямар хамаа байх вэ? Тэр чинь за уралдаа л да. Би зөөлөн уралднаа. Уучлаарай. Одоо уралдаж байх цаг биш ээ. Яагаад тэрвэ? Юу миний мангас Шау. Шау. Хөө. Шау. Драка. Чи драка вэ штэ? Шау. Багш хаан уу? багша? Шау. Эч багш минь луу тэлд байна. Яахаар энэ чамд байдаг вүлээ? Яагаад юм? Яагаад намайг үлдээгээд нас орчихсан юм бэ? Кейт багшаа! Өөрийгөө ямар мундаг болсныг харуулах гэж өдний устд хичээж байхад чинь ингээд явчих гэжтэй. Шау. Тэгээ чи багштай маань ямар холбоотой? Би Кейт Хейстийн хүү Жин Хейст байна. Ингээд харахны адилхан юм аа. Үнэхээр адилхан юм аа. Багшаа! Намайг Чен Централ гэдэг. Кейт Хейстийн шав. Багшаа! Хүлээж байда. Яаж Жиний аавын шав болсон? Багшаа! Тэр хүн чинь 10 жилийн өмнө нас барчихсан. Тийм шүү. Яаж ч бодсон нас чинь нэг л таарахгүй байна. Би 17 настай. Юу? Чи 17-тай юм уу? Юу вэ? Яасан болохгүй юм байна уу? Үгүй. Би 7 нас хүрдэг жилээ шав орсон юм л да. Тэглээч гэсэн чам шиг юм тамирчин харж бас сонсож байгаагүй юм байна. Тийм шүү. Кейтийн шав гэхээр албан ёсны тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх учиртай. Бид тийм юм тийм дуртай биш л дээ. Гүй чи дуртай биш гэвүү. Хүч гэдэг бол хэн нэгэнд гайхуулдаг юм биш. Өөрийгөө сайжруулахад хэрэгтэй юм шүү дээ. Тэгвэл яагаад жуулчдтай мөрөцдөг юм бэ? Мэдээж хэрэг. Хоолтой байхын төлөө шүү дээ. Тийм ээ? Шаолин? Шау. Шау. Юу хийгээд байна? Драка сая чам шиг ямиг танихгүй гэж хэлээд гондоочихлоо гэж байна. Уучлаарай. Манай Драка аавтай хамт байсан үе бүгдийг санахгүй байгаамаа. Шау. Чи санахгүй байлаа ч гэсэн би бүгдийг санаж байгаа. Чи хичнээн агуу мангас байсан билээ дээ. Одоо яа гэхэв? Харуулхаас биш. Дракаг буулгаж авахын тулд сурж байсан тэр чадвараа харуул.
Z2 нь Рейрун. Ара. Z2-аар илүү хүчтэй болсон Рейрун байна. Хувирлаа. Энэ дракаараа зэт хуурлаар яаж хуурхаа мартчихсан биш үстэ? Дракач гэсэн чаддаг байсан юм уу? Тийм ээ. Нэр нь Драборст. Үнэхээр хүчрхэг мангас байсан юм шүү. Драка. Коби Мончо хоёрын төлөө өөрийгөө буруутгахаа болоо. Тэр бол Абисын үрнээс болсон болохоор чиний буруу биш ээ. Тэгээд надад өөрийнхөө зөөд хуурлаар хуурсан байгаагаа харуул л да. Өмнө нь чаддаг байсан бол одоо ч гэсэн чадах л ёстой. Тэм юмн дээр би аль чадхаараа туслах болно. Багшийнхаа төлөө. За. Бид ч гэсэн гуйж байна.